Сайн байна уу? Гинжин буюу дараалсан мессеж илгээх заавартай танилцгаая. Энэ бол чатбот төгсрөх хуудас байгаа. Түлхүүрүүг нь хаяг байршлаа агуулсан үгнүүд мессеж илгээх хэсэгт тексттэй баттан байгаа. Баттан нь мессеж илгээх хэсэгтээ тохируулагдсан байгаа. За, эхлэг буюу түлхүүрүүг агуулсан хэсгээс баруун талд нь байрлах мессеж илгээх хооронд гинжин холболтой байгааг харж болно. Энэ нь ямар учиртай вэ гэвэл эхлэлийн дараа нь гэсэн хэсгээс баруун талд нь байрлах мессеж илгээхийн толгойтой холбогдсон үед хэрэглэгч пэйж руу мессеж илгээхэд мессеж илгээх хэсэг хариулна гэсэн үг. За үүнийг туршаад үзье. Пэйж руугээ хаяг гэж бичээд манай тексттэй баттан ирэх болно. За үрээд ирлээ. За энэ хоёрын хоорондох гинжин холболтыг таслах буюу X товчон дээр дарахад хоорондын холболцоод чатботоор ямар ч мессеж илгээхдэггүй гэсэн. За дорч үзцгээе. Хоорондын холболтын X товчоор таслаад за баруун дээр байрлах засах товчоор энэ автоматжуулалтаа хадгалъя. За хадгалчаад буцаад пэйж рүүгээ хаяг гэж бичээд үзэхэд мессеж ирэхгүй гэсэн үг. За ирсэнгүй. За автоматжуулалтын засах товчлуур дээр дарж буцаж оръё. За дараа нь гэдэг хэсгээс мессеж илгээх хооронд буцаагаад маус нэгээрээ дараад татхад хооронд нь холболт өгсөн. За холболт өгсөн хооронд гинжин холболтын урсаж байгаа харагдаж байгаа. За баруун дээр байрлах засах товчоор энэ автоматжуулалтаа засъя. За буцаад пэйж рүүгээ орж шалгаж үзье. Хаяг гэж дахиад бичингүүт одоо автоматжуулалт нь ажилласан байх бол. За мөн ижил энэ утас гэдэг товчлуур хүртэл мессеж илгээхдээ гинжин холболтоор холбогдсон байгааг харсан байх. За одоо шалгаад үзье. Утас гэвэл утасны дугаар ирэх болно. За буцаа автоматжуулалт руу ороод шалгаад үзье. Утас гэдэг товч маань мессеж илгээхдээ гинжин холболтоор холбогдсон байна. За энэ текст блоктэй араас нь дахиж мессеж илгээмээр байгаа бол баруун дээр байрлах мессеж илгээх дээрээ дараад мессеж илгээх дараад дараагийн алхмын мессеж илгээхийн толгойтой холбож өгөхөд энэ текст явсны дараа энэ тохируулах текст явна гэсэн. За хэдүүлээ үзцгээе. Дотор нь ойлгомжтойгоор сүүлийн текст гэдээ оруулаад байна. За баруун дээр байрлах засах товчлуураа даръя. За хадгалсан бол одоо хаяг гэж бичихэд манай тексттэй баттны араас сүүлийн текст гэсэн текст үрж ирнэ. За хүрээд ирлээ. За буцаад автоматжуулалтаа орж харъя. Ийм байдлаар манай гинжин холболтоор дарааллаад мессеж явуулах боломжтой. Мэдээж энийг X-ийн дарчвал тэгээд баруун дээр засах товчлуураа дараа хадгалах үед манай сүүлийн текст ирэхгүй гэсэн. За турш үзье. Хаяг гэж дахиад бичье. За үрж ирсэнгүй. Баярлалаа.